Зөгнөлт миний суугт автомобиль за ингээд 2025 оны 4 сарын материал ордны таарал зургийг хамтдаа эзгээ. За эхний карт авъя. Эхний карт маань Knight of Wands гарч ирсэн байна. За Knight of Wands бол тухайн хүний хийж буй хөдөлмөр, бизнесийн ахиц дэвшил, үйл ажиллагааны ахиц дэвшил, хөгжил, боломж бололцоо, дараагийн үе шат, ерөнхийдөө амжилт илэрхийлж байгаа юм. За зарим нэг талаараа магадгүй зарим нэг материал ордныхан 4 сард магадгүй байршлаа сольж нүүх. За зарим нэгнийх нь хувьд магадгүй энэ сард амралтаа авах. За зарим нэгнийх нь хувьд магадгүй хэн нэгэн зочин гэрт тань зочлох, ирэх. За өөр бусад нэгэн чухал мэдээлэл авах. Холбоо харилцаа тогтоох зэрэг зүйлсүүд харагдаж байна. За дараагийн карт авъя. Дараагийн карт маань Three of Wands. За Three of Wands бол ерөнхийдөө алс ирээдүйн зорилго, мөрөөдөлд хүрэх замыг нээх, олж харах, мөрөөдөл зорилгоо тодорхойлох. За зарим нэг нь магадгүй хэсэг бүлэг хүмүүстэй хамтарч ажиллах, багт орж нэгдэж ажиллах. За өөртөөгөө хамт нэгдэж, нийлж ямар нэг үйл ажиллагаа хамтарч хийх сэтгэл санаа нэгдсэн хүмүүстэйгээ олж уулзалдах. За багт орж ажиллах. За багт орж ажиллах нь гэдэг нь ажил мэргэжлийн хувьд ч байж болно, сургууль, соёл, хичээл, ном, за эсвэл спорт, йогийн групп, юу гэдэг ямар нэг хаач юу ч байж болно. Багаар ажиллах. Зарим нэг материал ордныхны хувьд зорилгодоо хүрэх тэр замын эхлэлийг тавих. Зарим нэгнийх нь хувьд өөрийн зорилгыг яг одоо зөв тодорхойлох. Магадгүй одоо та өнөөдрийг хүртэл хийж байсан зүйл эцэст миний зорилго, миний амьдралын яг эрхэм зорилго бол ийм зүйл байсан юм байна гэдгийг өөрийн нөхцөл байдлаас, өөрийн амьдралын өнөөдрийн туршлагаас илүү их зөвөр боддоор тодорхойлох. За үүн дээр дараагийн карт авъя. Дараагийн карт маань Page of Pentacles гарч ирсэн байна. За Page of Pentacles бол за ямар ч бас орлого, ашиг, мөнгө төгрөг бол энэ сард орлого бол орж ирэхээр харагдаж байна. За тиймч бол их мөнгө биш. Ерөнхийдөө зарим нэгнийх нь хувьд магадгүй ямар нэгэн юмны төлбөр тооцоо төлөх шаардлагатай болж магадгүй юм. Зарим нэгнийх нь хувьд магадгүй ямар нэгэн зүйлээ зархаар шийдэх худалдаа наймаа хийж магадгүй юм шиг санагдаж байна. За дараагийн картыг авъя. Дараагийн карт маань Hanged Man. За Hanged Man гарч ирлээ. Hanged Man бол ямар нэгэн төлөвлөж байсан зүйл баг зэргийн удаашрах, төлөвлөж байснаас хоцрох, удаашрах төлөвт орох. За
нөгөө талаараа магадгүй ямар нэг зүйлийг яг болох ёстой одоо хийгдэх ёстой альва нэг зүйлийн стандарт дүрм журам гэж байдаг. Тэгвэл та ямар нэг зүйлийг стандартын дагуу биш, дүрм журмын дагуу биш. Одоо өөрийн арга барилаар ч гэх юм уу эсвэл өөрчилж арай нэг өөр байдлаар хийх. Одоо манайхны нөгөө ярьдаг шиг монголчлох гэдэг шиг тийм ямар нэг зүйлийг яг байх ёстой дүрм журм голдролынхон дагуу биш. Арай нэг өөр аргаар өөрийн бодлороо хийж болох хийх нэг тийм нөхцөл гарч ирж магадгүй юм шиг. Зарим нэг материалын ордныхны хувьд зарим нэг материалын ордныхны хувьд зарим нэг чухал болж байсан зүйл яг төлөвлөсөн цаг хугацаанаас арай хойшлогдох болж магадгүй. За дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань Ace of Pentacles гарч ирлээ. За энэ хоёр картыг хооронд нь хэрвээ уялдуулаад аваад үзэх юм бол таны бодож байсан, төлөвлөж байсан санхүү мөнгөний асуудал хүлээгдэх төлөвт байна. Зарим нэгнийх нь хувьд миний түрүүний хэлсэнчлэн заавал энийг заавал ингэж хийх ёсгүй гэдэг шиг өөр нөхцөл байдлаар, өөр аргаар хийх шаардлагатай болох. Зарим нэгнийх нь хувьд санхүүгийн шинэ боломж гарч ирж магадгүй. Зарим нэгнийх нь хувьд магадгүй санхүү мөнгөтэй холбоотой таны байнгын орлого нэмэгдэх, боломж нээгдэх, боломж гарч ирэх гэсэн үг. Зарим нэгнийх нь хувьд үнэхээр боломж гарч ирэх гэр харагдаж байна. За үүн дээр дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань мөн Ace of Cups гарч ирлээ. За Ace of Cups бол шууд утгаараа ямар нэгэн сайхан боломж, санал орж ирж болохоор харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд хэн нэгнээс маш сайхан сюрприз, бэлэг хүлээж авах, гинтийн бэлэг хүлээж авч магадгүй. За зарим нэг материалын ордныхны хувьд айгүй сонин тийм шин мэдрэмж авахаар харагдаж байна. Шин мэдрэмж өөр нэг материалын ордныхны хувьд бол маш их сэтгэл хөдлөсөн, догдлуулсан тийм үж гарч ирэхээр харагдаж байна. За хэн нэгнийх нь хувьд сонирхолтой санал хүлээж авч магадгүй. Сонирхолтой. Тэр энэ 4 сард айгуу тийм emotional сэтгэл хөдлөсөн, догдлуулсан ийм зүйл материалын ордныханд гарч ирэхээр харагдаж байна. За үүн дээр нэмээд дараагийнхаа картыг авъя. Six of Pentacles. 6-гийн зоос бол за нэг талаасаа энд нэлээдгүй хувь нь тогтмол орлоготой хүмүүс байх шиг байна. Тогтмол орлоготой төдий хэмжээгээр зарлагтай байрны мөнгө, одоо хоолны мөнгө, хүүхдийн сургуулийн төлбөр юу гэдгийг төлөх шаардлагатай. Тэр тэдгээрийгээ төлдөг орлого байдаг боловч зарлага байдаг тогтмол орлоготой хүмүүс байх шиг байна. Зарим нэгнийх нь хувьд магадгүй үр хүүхдийнхээ боловсрал ирээдүйд хөрөнгө оруулалт хийж магадгүй юм шиг байна. Зарим нэгнийх нь хувьд гэр бүлийн хэн нэгэн гишүүнд туслалцаа дэмжлэг үзүүлж магадгүй. За ерөнхийдөө бол санхүү мөнгөний хувьд боломжийн тогтмол орлоготой хүмүүс харагдаж байна. За үүн дээр King of Wands. King of Wands бол гал эрчим энергитэй хүнийг илэрхийлдэг. За тэгэхээр миний бодож байгаагаар магадгүй та зарим нэг
гэр бүл, ойр дотны хүндээ санхүү мөнгөний дэмжлэг үзүүлж магадгүй гэсэнтэй холбоод үзэхэд магадгүй ийм нэг хүнтэй холбоотой та дэмжлэг үзүүлэх, зайлшгүй зүйл гарч магадгүй юу? Харагдаж байна. За магадгүй синглчүүдийн хувьд ийм гадалд эрчим энергитэй шин сонин содон хүнтэй танилцж магадгүй байна. За дараагийн карт. 3-ын аяга. 3-ын аяга бол шууд утгаараа зарим нэг материал орно нь хин нэгний баярт өдөрт өргөдөж магадгүй. За зарим нэгнийх нь хувьд ойр дуулцаагүй найз нөхөдтэйгээ уулзах, зарим нэгний хувьд хамт ажиллагсаттайгаа хамт ажиллагсаттай үдшилтэд хийх, баяр тэмдэглэх. За юу гэдгийг ажлын уулзалт хийх. Зарим нэг нь найз нөхөдтэйгээ уулзалдах. За зарим нэг нь арга хэмжээнд олон нийтийн арга хэмжээнд өргөдөх, оролцох. За дараагийн карт авъя. Page of Wands. Page of Wands бол миний харж байгаагаар зарим нэг материал орсныхны хувьд шин зүйлийг эрэлхийлэх, шин зүйл одоо нэгэн хэвийн байнгын нэгэн хэвийн зүйлийг хийж байснаас шин сонин содон зүйлийг турших, сонирхох, шин зүйл хиймээр санагдах. За зарим нэгнийх нь хувьд мэдлэг мэдээлэлээ илүү өргөжүүлэх, тэлэх түүнтэй холбоотой интернетээс ч байд юм уу эсвэл ном сонин сэтгүүл мэдээлэл олж судлах, судалгааны ажил хийх. За дараагийн карт. Маш сайхан карт гараад ирлээ. Strength. За суралцах, судалгааны ажил хийх, илүү их мэдлэг мэдээлэл цуглуулах тэдгээр хүмүүс магадгүй та энэ зүйл дээр гинт өөрийн авьяас чадварыг нээж илрүүлэх. Би чинь ийм зүйлийг хийж илүү их сонирхолтой, миний хувьд илүү их хийвэл маш их өөрт тааламжтай, маш их сонирхолтой бодож байснаас би өөрөө энэ тал дээр илүү их авьяастай байна гэдгээ зарим нэг хүмүүс нээж илрүүлэх, өөрийн дотоод нууцхан авьяасаа олж мэдэх. За зарим нэгэн материал орныхны хувьд та ер нь одоо байгаагаасаа илүү бусдыг татах, сэтгэл татам чадвар, дур булаан байдал илүү их гэдгээ олж мэдэх. Маш сайхан сэтгэл татам чанар, бусдыг татах чадвар тай гэдгээ олж мэдхээр харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд магадгүй өөрийн дотоод эрч хүчийг нэлээ мэдрэх. За магадгүй зарим нэгнийх нь хувьд зөн совин өөрийн эрчим энергийг зөн совин, зүүд нойр өөр юу гэдэг ямар л аргаар байдгийг өөрийгөө бусдаас илүү гэдгээ мэдрэх юм шиг харагдаж байна. За үүн дээр яд нэг карт авъя, сүүлийн карт авъя гэсэн чинь 4-ийн сэлэм гараад ирлээ. За яг 4-ийн сэлэм бол нэг талаас зарим нэг нь магадгүй амралтын өдөр ойр зууртаа аялалд гарах. За зарим нэгнийх нь хувьд магадгүй гоо сайхны салонд орох, гоо сайхандаа анхаарах.
зарим нэгнийх нь хувьд магадгүй эрүүл мэндийн шинжилгээ өгөх, эрүүл мэндтэй илүү анхаарах шаардлагатай болох. Эрүүл мэндтэй нэлээд анхаарах шаардлагатай болох хүмүүс цөөнгүй харагдаж байна. Тэгэхээр энэ 4 сард материйн ордныхан маань эрүүл мэндтэй бас анхаараарай. Өөрийгөө хэтэрхийх анги гаргуунд нь гаргаарай гэж хэлмээр байна. За үүн дээр 4-ийн сэлэм ямар учир утгатай гараад ирвэ гэдгийг харъя. За 5 of Cups бол нэг талаасаа баг зэргийн урам хугарлаа илэрхийлдэг. Нөгөө талаасаа дурсамж сэтрэх, за өнгөрснөө санаж бодох, санагалзах, за зарим нэг нь магадгүй ганцаардаж эм орох. За зарим нэгнийхний хувьд үнэхээр жоохон сэтгэл санаагаар хүнийг жоохон ундагшдаг, зарим нэг тийм унах үе байдаг тийм ээ. Хүнд ямар ч шалтгаангүйгээр эм орох, өнгөрсөн дурсамж сэтрэх, сэтгэл санаа жоохон унах. Тэр манайхан энэ сард сэтгэл зүйгээ нэлээд өндөр байлгах хэрэгтэй байна. За энэ нэг бүтэн сарын турш болоод ах үйл явдал биш. Сарын эцэст нэг жоохон эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэж би миний хувьд бол хэлмээр байна. За үүн дээр сүүлийнхаа картыг авъя. За сүүлийн карт маань Six of Swords гадарлаа. За энэ эмэгтэйг харвал, энэ хүнийг харвал, энэ хүн бүх сэлмээ ачаад эргээс хөдлөөд цаашаа явж байна. За энэ юу вэ гэхээр миний хэлсэнчлэн зарим нэг нь өнгөрсөн дурсамж сэтрэх, сэтгэл санаа жоохон тавгуурхах гэсэн тий. Тэгвэл эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр урагшаа хараад урагшаа чигээрээ амьдрал үргэлжлэж байна гэд ямар ч таны сэтгэл санаагаар унгаах зүйл болсон ч бүх юм цаг хугацаатай энэ зүйл байнгын давтагдах, байнгын одоо болохгүй. Энэ зүйл энэ хэсэгхэн зуурт болоод өнгөрөх зүйл учраас сэтгэл санаагаар унах хэрэггүй. Эрүүл мэндтэй бахан зэрэг анхаараарай. Зарим нэгнийх нь хувьд амьдралд нь эрс өөрчлөлт гарч иж магадгүй харагдаж байна. Маш том гинтийн өөрчлөлт. Зарим нэг нь хамгийн анх миний хэлсэнчлэн энэ дээр зарим нэг нь үнэхээр байршлаа өөрчилж өөртөө явах, нүүх маш том боломж, бололцоо, зорилго гарч ирж байгаа болвол үнэхээр зарим энд хөдөлгөөнд орохоор харагдаж байна. Тэгэхээр энэ сард материйн ордныхны хувьд нилээдгүй хэдэн гадаад руу явах хүмүүс байгаа байж магадгүй юм шиг харагдаж байна. Тэгээд магадгүй энэ гадаад явж хэлиндээс алхаж гадаад явсан хүмүүсийн маань зарим мэдээж хэрэг гадаад явсан ихэнх хүмүүс эхний ганц 2 сарда маш их гэр орноо санаж, ойр дотныхныгоо санаж эм ордог. Сэтгэл зүй заримдаа маш их ганцаардж байгаа юм шиг, шал өөр гадны ертөнцид ороод ирсэн юм шиг. Эхэндээ маш сайхан бүх юмыг хараад маш сайхан соёлын шок аваад үнэхээр гоё газар ирсэн мэдрэх боловч зарим нэг талаас хүн бас нэг ганцаардах үе гэж байдаг. Тэгэл явандаа тасчдаг. Тэгэхээр нилээдгүй хүмүүс энэ материйн ордныхны хувьд гадаад руу явах хүмүүс байх шиг харагдаж байна энэ сард. Заримын хувьд аль хэдийн гадаад явчихсан, тэндээ очичихсан ч байгаа байж магадгүй гэж би бодож байна. Тэгсэн ч энэ сард материйн ордныхны хувьд маш их өөрчлөлт гарсан. Зарим нэг төлөвлөж бодож байсан санхүү мөнгөтэй холбоотой эсвэл ажил төрөл
хийхээр төлөвлөж байсан зүйлс бага зэргийн удаашрах эсвэл та өөрийн арга барилаар дүрм журм нөхцөл байдлыг өөрчилж өөрийнхөө шийдвэрлэх зүйлсүүд гарч иж магадгүй харагдаж байна. За ингээд материал ордныхонд амжилт хүсье. Дараагийн мэрэг хүртлээр баяртай.